Агванд орж таныг урьж байна. Сайн байцгаана уу, энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэнд. За би нэг тавчхан юм хэлье гэж бодоход бол энэ хулгайлагдсан эрх чөлөө гэдэг манай улсад бол ер нь бол жоохон хараат байдалтай маягтай байгаа гэсэн үг. Энэ маань болохоор одоо манай улс маань дотоод үйлдвэрлэлээ нөгөө хөгжүүлээгүйгээс болж дандаа импортоор дандаа гаднаас бэлэн бүтээгдэхүүн авдаг. Тэрнээс болж дандаа эрх хязгаарлагдаж хүмүүсийн нөгөө нэг бэлэн гар дандаа болсон гэсэн үг болж байна. Энэ дотоодынхоо үйлдвэрлэлээ хөгжүүлээгүйгээс болж одоо энэ эрх чөлөө их алдагдаж гаднаас их хараат байдал энийгээ бол болмоор байгаа. Яг энэ дээр хэлэхэд бол одоо таван толгой, оюун толгой гэх нүүрсний уурхай бас нүүрсний нөөцтэй улс орн байж энийг буцаагаад ингээ гадагш нь ингээ гаргаад тэгээ буцаагаад тэрийг худалдаж явдаг. Энэ бол хүмүүсийн эрх чөлөө одоо улсын бүр хараат хязгаарлагдмал эрх чөлөөгүй гэсэн одоо тиймэрхүү утгатай гэсэн үг байгаа. Энийг бас их буруу одоо энэ засгийн газар дээд толгой хүмүүсүүд маань жоохон буруу явдаг. Энэ дээр бол жоохон өөр байгаа. Бас энэ дээр ингээ одоо бас хэлэхэд шинээр одоо нэг оюутан залуучууд одоо мэрэгжил сургуулаараа ингээд сурж боловсрож байгаа боловсроод байгаа хүүхдүүд оюутан нөгөө төгсөөд мэрэгжлийнхаа дагуу бас ажиллаж хөдөлмөрлөх нөгөө нэг эрх чөлөөгөө эдэлж чадахгүй мэрэгжлийнхаа дагуу тэрүүгээрээ ерөөсөө явж чадахгүй байгаа нь энэ нь болохоор бас хязгаарлагдвал энэ бол эрх чөлөөгөө бас эдэлж чадахгүй байгаа гэсэн үг болж байгаа. Би бол ийм бүгд тавчхан юмс хэлье. Бас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй энэ хүмүүсийн бас ажиллах боломжтой ажиллаж хөдөлмөрлөх тэр боломжтой бас нэг хүмүүс одоо байдаг. Хараагүй сонсголгүй нөгөө хил амны сонсголгүй мөртлөө ингээд ойдл хийгээд суух дахир дутуу хүмүүсээс урдаа ингээд ойдл бариад ойдл хийх ч юм уу эсвэл сэтгэл санааны одоо сэтгцийн өвчтэй тийм хүмүүсээр унаагүй үедээ бол ажил хөдөлмөрлөх тийм хүмүүсийг их ялгарлан гадуурладаг. Бас аж ахуй нэгжүүд манаас 25% дунд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн аавна гэсэн мөртлөө тэрийг хөдөлмөр тэр дүрмээ бол биелүүлдэггүй. Манай улсын бас хууль дүрм бол жоохон сул биелүүлдэг гэсэн үг байгаа. Иймэрхүү маягаар би та бүхэндээ бас энийг бол хэлье гэж бодсон юм аа.